Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сууг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост айлгоноор хүлээн авч сонсоорой. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах хуриатай On Time технологи компани мөн манай алтан хан гишүүд минь ажиллаж байна. За студид орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар маань мөн Join Me айлын платформын захирал Цомрлог миний бие ажиллахад бэлэн боллоо. За өнөөдөр дэлхийн ямар өнгө бидэнд үнэнээ дэлгэхэд бэлэн болсон бэ Мөнхбаатар? За өнөөдөр бас их сонирхолтой сэдвээр орноо. Америкчууд өөрсдөө хүний эрхийг дээдэлдэг. За. Тий одоо ингэж эрх чөлөөний орон ямарын одоо хамаг сайн сайхан бүхний нутаг гэж нэрлдэг Америк улс маань ер нь яг үнэн хэрэгтэй хүний эрхийг яг тууштай жиг дээдэлдэг гэдэг талаар нь өнөөдөр ярих гэж байгаа. Яг тэр үзээс хүртэл хамгийн дээд ашиг сонирхол болгож явдггүй гэдэг талаар өнөөдөр ер нь ярих гэж байгаа маа. За шууд одоо тэгж дээдэлдэг эсвэл тэгж зөрчдөг гэдэг жагсаалт маягаар ярихаас илүүтэй эхлээд хүний эрх гэдэг ойлголтын талаар нэг товчхон ойлголт аваад ярилцъя гэж бодож байна. За яг одоо бидний мэдих одоо хүний эрх одоо надад танд ямар нэгэн Африк хүнд, Америк хүнд, Дональд Трампт хөрөлсө хөтний бадтай адилхан үйлчлэх ёстой. Нэг хүний эрх гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо ойлголт бол 1948 оноос өмнө тийм байгаагүй. Тэр бол 1948-д хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг юм гарснаас хойш ийм ойлголт наах үүссэн. За дагаж мөрдсөн нь бол улс болгон дээр өөрөөрөө онны асуудал болоод ер нь явчихдаг тийм. За зүгээр эрх гэдэг тэрнээс өмнө болохоо зүгээр нэг тийм иргэний эрх гэдэг ойлголтыг улс болгон дотроо ингэж үүсгэж мөрдөж явдаг байсан. За бүр одоо Ромын эзэнт гүрний үеэс ч гэсэн ер нь байна шүү дээ. Ромын иргэн бол өөр гаралтай байсан ч гэсэн Ромын иргэн болж болдог. Гладиатор байжгаад Ромын иргэн болж болдог тийм тохиолдлууд байгаа шүү дээ. За тийм үед бол Ромын иргэний эрх гэж байгаа. За эсвэл өөр одоо ямар ч үгүй. Одоо байхгүй болсон жишээ улс мусаар жишээ авбал одоо Прус байдаг ч юм уу те. Прус улс тухайн үед оршин тогтнож явахдаа Прусын иргэний эрх гэдэг юм байсан. За тэр эсвэл одоо нэг шашны янз бүрийн төр засгууд теократик одоо төр засгууд чи ер нь бол ялангуяа 20 дугаар зуунаас урагшаа бол зөндөл байлаа шүү дээ. Одоо бол жишээ нь исламын одоо засагтай Иран улс гэж байх жишээтэй. Тэр утгаараа одоо шашныхаа агуулгаараа тухайн улсын иргэний эрх мэрх гэдэг юмыг бий болгож дагаж мөрдөж явдаг тийм жишүүд байсан. 17-оос 18 дугаар зууны одоо их сэтгэгчтэй байгаа шүү дээ. Ер нь одоо Джон Лок, Монтеску, Жан-Жак Руссо гэсэн тэр сэтгэгчд бол одоо хүний амьдрах төрөлхийн эрх гэж байд юм аа. Амьд явах тий. За хүний эрх чөлөө гэдэг ойлголт буюу liberty гэдэг ойлголт байд юм аа. За тэгэнгүүтээ хүн чинь нийгмийн гэрээ гэж юм байдаг. Янз бүр нийгэмд гишүүн болж амьдарч байгаа, эдис болж амьдарч байгаа хүн болгоно хоорондоо гэрээтэй оршин тогтно гэсэн ийм ойлголтууд 17 18 дугаар зуунаас эхэлж бий болсон. За тэрний дараа удаагүй одоо Америкийн нэгдсэн улс тусгай тогтнолоо зарлахад одоо Bill of Rights буюу одоо үндсэн хуулийн анхны 10 бүлгийг нийлүүлээд тэгж нэрлэдэг. Тэн дээр бол хүний эрхийг одоо Америкийн иргэний эрх гэсэн үг шүү дээ. За тэр боол бол бас асуудал. Тий. Хамгийн одоо эвгүй хэсэг нь тий. За тэрнээс гадна Францын хүний эрхийн тунхаг гэдэг ч юм иймэрхүү байдлаар одоо нэг 1948 бүх дэлхийд мөрдөгдөх хүний эрх гэдэг юм гаргах хүртлээр нэг иймэрхүү шатлалтай явсан гэдэг талаар л ер нь яриад байгаа. За түрүүний яг хэлсэн энэ эдгээрт бол орохгүй. Боол бол хүн биш ээ. За эмэгтэй хүн бол улс төрийн эрхгүй. За колони иргэд бол мэдгүй юу ч биш. Тэр бол юунд ч хамаарахгүй. Тий. Тийм л одоо байсан л да ер нь. За Америкийн нэгдсэн улс хуулийн дээр бүх хүн тэгш эрхтэй гэж бичсэн. Бүх хүн тэгш эрхтэй гэж байгаа. За тэгмүүдээ хүн гэдэгтээ юуг оруулах вэ гэдэг чинь дахиад өөр асуудал болоод яригдээд явцсан төв байгаа даа тийм мөртлөө одоо боолчлал та одоо уугуул Америкчууд газ нутгаас нь хөөдөг. За Британи Франц улсын талаар ярих юм бол хуулийн засаглалыг хамгийн нэгүр тавьдаг. Одоо хуулиас дээр хүн байхгүй гэж явдаг мөртлөө маш харгас колоничлалыг одоо явуулдаг тийм байдалтай байсан байгаа шүү дээ. За тэгээд ер нь тухайд хоёулаа нөгөө индианчуудын нэвтрүүлгээр ярьж байсан шүү дээ. Тэдний гол ярьдаг юм болохоор нэг манифест тестний буюу зайлшгүй биелэх тавилан буюу гэдэг нь одоо
бид нар энэ Америк твийг эзэн суух ёстой маа гэдэг Америк нэгдсэн улс гэдэг бол тэгэх ёстой гэдэг тийм зарчим одоо номлол гэж зүйлүүд ярьдаг болчиход байгаа шүү дээ. Тийм номлол та тий. За дээрэс нь бурхны нэрийн өмнөөс бүдүүлэг хүмүүсийг соёлжуулах үүрэгтэй. Бүдүүлэг хүмүүсийг ч гэхгүй байгаа юм ер нь тий. За тэгээд энэ дээр яг нэг юу хүний эрхийн түгээмэл тунхаглаас өмнө war crimes буюу дайны гэмт хэрэг гэсэн ойлголтууд байсан. 1864 оноос эхлээд Женевийн конвенц, Гагийн конвенц гэж гарч ирсэн. Тэдгээрт нь болохоор жирийн иргэнийг одоо тусад нь ангилж авч үздэггүй. Ер нь бол цэрэг дайны үед combatant гэж байгаа. Тулаанд оролцож байгаа цэргүүдэд ингэж хандаж болохгүй, хүчирхийлж болохгүй, одоо онд шаардлагагүйгээр харгислаж ирүүдэж болохгүй гэсэн тийм журмууд бол байсан. Юу бол жирийн иргэнийг бол тухайн одоо байлдаж байгаа би нэг улс байна. Нөгөө улсын жирийн иргэнийг бол дайсан л гэж үзнэ. Тий. Тэгэхээр нэг тийм тулаанд оролцогч талуудыг одоо хамгаалах тийм дайны гэмт хэргийн хуулиуд гэж байсан болж таарад байгаа юм. Тэглээч ер нь бол Европын улсууд чи хоорондоо нэг дайнтай шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө дайны гэмт хэрэг ингэж үлдэж болохгүй гэдэг юмнууд нь Европын улсуудын хооронд л хэрэгждэг. Өөр колон улстай очиод ямар нэгэн дай өрнүүлэх юм бол тэр ямар ч хамаагүй болно. Тийм байдалтай байсан гэж 1948 онд ингээ явсараад хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Франклин Рузвельтийн эхнэр Эленор Рузвельт гэдэг хүн одоо манлайлж явсараад одоо энэ бичиг баримтыг одоо нэгдсэн үндэсний байгууллагаар батлуулж явсан. За энэ дээр бол нэг хүний одоо хүн төрөлхөөс байх одоо хүн дэлхий дээр хүн болж нөгөө юу ба штэ одоо ухаанд хүн гэдэг зүйл штэ бид нар чинь тий тэр зүйлийн хүн болж төрсөн л бол төрөлхийн 30 эрхтэй гэж бид нар анх тогтоож өгсөн. За бид нар сайн мэдэн штэ тий амьд явах хэрэгтэй, өмч эзэмших хэрэгтэй. Одоо ингээл янз баахан шашин шүтэх мэт хэрэгтэй, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэдэг ч юм. За тэр дунд гэхдээ бас сонирхолтой ирэх мэрх байдаг юм байлээ л дээ. Эдгээр ирэхээр өөр ямар хэн нэгний эдгээр ирэхүүдийг хязгаарлаж болохгүй гэдэг ч юм. Тий. Тиймэрхүү ингээд юу байдгийг. Тэгэхээр бас тэхгүйг нь бодолцож бас бодвол их л сайн боловсруулсан л байлгүй дээ. За одоо үнэн байдлыг ярих цаг ирж байна. Америк нэгдсэн улс хэдийгээр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг манлайлж байсан ч гэсэн ихэнх зүйл заалтуудыг хуулиндаа нэлээд хожуу тусгасан. Энэ одоо ийм юм болоод байгаа байхгүй. Дотоод бодохтой зөрчилтэй байсан. Тухайн үед бол харууд Jim Crow гэсэн хууль мөл байсан юм л тэр тухайн юмнуудгүй яригдах юм. Нөгөө харуудыг бас нэг яг бүрэн гүйцэд хүн гэж үзээгүй. За яг хүн л байх. Тэгэхдээ цагаан арснаас тустай хүн, хоёрдугаар зэрэглэлийн хүн юу ч гэдэг те. За дээрэс нөгөө нэг индианчуудыг одоо газар нутгийн хувьд энэ тэнд албан хүчээр байршуулдаг үйл ажиллагааны явагдсан хэвээрэл байсан. Тэгэхээр нөгөө нэг өөрөө хуулиндаа түгээмэл тунхаглалын заалтуудаа өөрөө хуулиндаа тусгачих юм бол барьцаанд орох гэдэг шүү дээ. Буцаад шөмжлөхүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо доторх бүх асуудлаа зохицуулчаад хизээч эргээд хин нэгний одоо шүүмжилд төргөө болчоод одоо өөрийнхөө дотоод хуулинд тусгана гэсэн байр суурьтай нэлээд олон жил явсан шүү дээ. 60-аад он 90-90-аад он хүртэл зарим зүйл залтыг тусгаагүй айгуу удаа явсан. Тунхагийн шинжтэй л бариад байсан. Тийм, тунхагийн шинжтэй тэгээд уриалгал واخгүй ер нь бол тийм хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг чинь тийм. За энэ нөгөө нэг практик талаас нь л одоо бодохлоор тийм ингээд байгаа. Өөрөөсөө одоо уугуул иргэдэг асуудал нэг хүмүүсийн шийдэж асар одоо уугуул иргэдэг нэг хүмүүсээ аваач байршуулаад ч дандаа нэг ууларх хад асахтай одоо бүржилшин багтаа газар аваач хүчээр амьдруулж байгаа шүү дээ. Танаас тугаас их юм хэрэггүй юм чигээд. Тиймэрхүү байдалтай тий. За тэгээд асар өргөн хойд Америкийн ТV-ийн тэр одоо юу гэдэг чинь асар өргөн гудам газар нутаг маш их байгалийн баялагтай бүх төрлийн байгалийн баялагтай үржил шимтэй хөрстэй тий. Тэр бүх одоо газруудыг эзлэн суусныхаа дараа одоо энэ нөгөө нэг их гүрнүүдийн амбиц гэдэг юм чи ямар нэгэн газар орныг эзлэхийг хүсэж идэг, залгихыг хүсэж идэг. Жишээ нь Их Британи гэх чинь Австрали төв идэр ч гэсэн өөрөөсөө бүрэн эзэмшиж амьдрах сонирхолтой гэдэг ч юм уу те. Тэр амбицыг хаах гэж гаргаж ирсэн. Энэ хүний эрхийн түгээмэл тунхаглалыг өөрөөсөө зөрчиж дуусчаад тий уугуул иргэдийн харуудынхаа эрхийг зөрчиж дуусчаад за манайхаа ингэж болдгоо мэнэ. Тэ энэ ер нь болдгоо. За яг энэ нөгөө нөлөөсөн дэлхийн 2 дугаар дайны нөгөө нэг еврейчүүдийг хийсэн холокост энэ төр гэсэн асуудлууд ингээл яригдал байгаа юм л да. Гэхдээ эн чинь Америкт эргээд тусч байгаа практик ач холбогдол нь нөгөө Монрогийн номлол гэдэг юмтай холбогдоод явчихдаг.
бид нар энэ том газар нутагт эзэн суудсан. Одоо яг энэ чигээр статус кво тогтжээ гэж байгаа байхгүй тий. Та нар бити одоо зүүн өмнөд Азийг очиж дарлаа да. Одоо хөөрхийн нэг зүүн өмнөд Азич ёстой хөөрхий зовж байгаа амьд дээр бити та нар дарлаа да. Одоо Африкчууд ч ёстой зовж байгаа юм та нар бити очиж дарлаа да. Ийм практик зорилготойгоор гарч ирсэн тий. Аимшигтай хүмүүстэй. Өнөөдрийн хоёр нэвтрүүлгээр Америк их зад муулж байна. Өглөө зулаагч битэр бас Америкийн талаар баахан юм ярьсан. За, Америкийн нэгдсэн улс одоо нөгөө хүний эрхийн зөрчлүүд ингээл яригдал эхэлж байгаа юм л да. Америкийн нэгдсэн улсыг хийж байсан аимшигт зүйлс гэдэг. За, уугуул Америкчуудын геноцид. Одоогийн Америкийн нэгдсэн улс хоёулын нөгөө нэвтрүүлгээр ярьсан учраас би маш товчхон яриад өнгөрчих гэж бодож байна. Одоо байгаа Америкийн нэгдсэн улсын газар нутагт 10 сая уугуул иргэд амьдарч байсан. За, тэн дээр дайн. За, Америкчуудын өөрсдийн цагаан арстнууд ч нэг элд бүсийн өвчин туссараад амар олон өвчин бактери вирустай тесрэлтэй болсон, тээгч болсон тий харах шиг юмнууд очиж бүгдийг алж байгаа байхгүй. За өвчин тэгээ нүүлгэн шилжүүлэлт янз бүрийн хядгалгаар 95-аас 96% нь нас орсон уугуул иргэдийн. За Рафаэль Лемкин гэдэг нэг Польшийн хуульч байдаг. Энэ хүн бол геноцид гэдэг нэр томыг анх гаргахдаа энэ уугуул Америкчуудын одоо эмгэнэлт сүрлэг чухал жишээ болгон татсан байдгаа гэж зөндөл жишээ татсан байлээ л дээ. Гэхдээ тэдний дотор бол энэ уугуул иргэдийн асуудыг хүндсэн. Уугуул иргэд газар нутгийнхаа 98% алдсан. За энэ 1830 онд гарсан. Энэ яг би бас нэг юм хэлчихье гэж бодож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал гарахаас өмнөх асуудлыг бас шууд нэг амар хүний эрхийн ноцтой зөрчил гэж хэлээд тахт бас хэцүү л дээ. Тэр чинь нөгөө адилхан дэлхийд даяараа нэг тиймэрхүү л байсан юм чи колони иргэдэг хүн гэж үздэгөө гэдэг ч юм уу те. Жишээ нь Оросууд монголчуудыг бас хүн гэж үзнэ үү юу ч гэдэг те. Ингээл энэ гэхдээ Монголд бол бас нэг тийм хурцаар хөндөгцсөн асуудлаас хараахан биш шүү дээ. Манжин дадлын үед чинь монголч 2 дугаар зэргийн юу байлаа шүү дээ. Иргэд байлаа шүү дээ. Ихтэй манжин дараа монгол хүн дараа хятад юу чинь хятад нэг хад гэж явдаг ч үлээ. Кастара тий. Кастара тэгж явдаг байсан учраас бас харьцангуй бас гайгүй тухайн үеийн жишгээрээ шүү дээ тий. Тэгэхдээ анханасаа бүр уг гарлаасаа яаж Америкчууд одоо энэ одоо нэг хүний эрхийн талаар ингэж их одоо дуурч эхлэхээс өмнө тэр мөч хүртлээ ямар их зөрчиж ирсэн бэ гэдэг утгаараа уугуул иргэдийн тухай ер нь яриад байгаа. Тийм учраас одоо 1830-аад оны Indian Removal Act буюу индианчуудыг нүүлгэх тогтоол гэдэг юм гарч ирсэн. Чироки, Маскоги, Семинол, Чикасо, Чокто гэсэн омгийн 60,000 хүнийг одоо албад нь нүүлгэж одоо тэр ч одоо нөгөө нулимсэн зам мом гэж байдаг гэдээ хоёул ярьжсэн шүү дээ. Тэр замд одоо зарим омгийн хүмүүсийн одоо талан замдаа нас барсан. Тэдний одоо дахиад судалсан чинь шинэ мэдээлэл энэ гарчиж байгаа байхгүй. Яаж юм гэсэн чинь зориуд нөгөө холиор өвчин гарцсан. Булчин задрах таахал тийм өвчин гарцсан ингээд газраар ингээд тэр индианчуудыг явуулсан гэсэн юмнууд гарчиж байгаа байхгүй мэдээлэл тий. За, боолын асуудал дахиад өндөгж байгаа. 19-р зууны дунд хүртэл 12.5 сая боолыг Африкаас Америкт аваачсан. Ер нь боолчлалын эрүүн ихснээс хойш тий. За 500,000 боолын нуруунд дээр одоо тухайн үеийн Виржиниа, Өмнөд Каролина гэсэн хамгийн өндөр хөгжилтэй хамгийн их капиталтай тэр мужууд одоо босч ирсэн гэж үздэг. 500,000 боолын нуруунд дээр боссон. Ийм одоо тэдний нулимсэн дээр үхэл дээр тий. За ингээд эдийн засгийн бааз суурьтай тийм одоо хүчрэх мужууд гарч ирсэн ингээд. Үндсэндээ Америк нэгдсэн улс байгуулагдахад үед одоо иргэдийн 13% нь боол байсан гэдэг. За энэ дээр нэг Jim Crow гэдэг нэг гачаа ойлголт гарч иж байгаа. Энэ бол үндсэндээ 1960-аад он хүртэл байсан ойлголт байгаа байхгүй. Юу гэхээр сургууль, автобус, галт тэрэг, ресторан, эмнэлэг, цэцэрлэг төрөл нь за жоорлон за тэг нэг зүг ус уух цэгүүд байдаг шүү дээ ингээд онгаалгад ус уудаг. За номын сан оршуулгын газар хүртэл хар арстнуудах тустай. 60-аад он хүртэл тийм байсан. Энэ болвол нэг тийм юу зүгээр нэг тийм үзэл ч юм уу үзэл хандлах ч юм уу тийм биш. Энэ бол хуулиар хүчинтэй кастинг систем. Америкийн нэгдсэн улсад 60-аад он хүртэл байсан. Тийм гэж гарч байгаа. За энэ дээр нэг линчин гэдэг нэг ойлголт байгаа. Линчин гэдэг чинь одоо ингээд юу одоо ингэ нийт ард түмний шүүхээр оруулах гэдэг шиг л үйл явдал байхгүй. Хин нэгэн дуур одоо энэстэй гэмт хэрэг үйлдсэн энэ хар болвол аимшигтай гэмт хэрэгтэн хүмүүс бүгдээрээ талтлаас очин юм шийдэж зодож модож алдаг. Тийм нэг ямар ч одоо аль биесний шүүхээр оруулахгүйгээр тийм одоо за монголоор одоо хар өөр хэлбэл пойлдж алах.
Тийм одоо үйл явдлыг одоо линчин гэж нэрлэдэг байсан. За 1955 онд Миссисипи мужид 14 настай Эммет Тил гэдэг одоо хүүг 2 цагаан арьстай хулгайлж тамлж алсан боловч дан цагаан арьснаас бүрдсэн тангарагтны шүүх нөгөө 12 хүн сууж идэг шүү дээ. Тэр хүмүүс одоо тэр хоёр одоо алуурч нь 12 цагаан арьсад нь тангарагтнаас бүрдсэн шүүхөр ороод ямар ч ялгаагүй гарч ирсэн. Тийм. Тэгэхээр үндсэндээ бол тэр одоо зөвтгөж юм л гэсэн үг. Тий. Энэ тийм ээ алах ёстой байсан бэ гэдэг дээр одоо зөвтгөж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ бол нийтээрээ нийлж хагаад цагаан арьсад 14 цагаан арьсад нийлж хагаад тэр хүүг бараг л алдсанаас ялгаагүй болж таарч байгаа. Нүүн хиний алд хэлсэн Вольтерийн билүү хэлсэн алдтайг гэдэг чинь гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлж байвал тэр одоо хохирогчийг харгисэлж байна гэсэн үг. Гэдэгтээ тэр үйл явдлууд хэрэгжээд явж байгаа. За энэс үүдэлтэйгээр за хамгийн сүүлчийн том цочроо гэвэл энэ саяны тэр 55 онд болсон үйл явдал байгаа. Энээс хойш бүр 2022 онд Эммет Тилийн нэрэмжит линчдэхийг байна. За бид линчдэх гэл одоо юу атсан байгаа юм да пойлдохыг л одоо хэлж байгаа тийм. Тэрний эсрэг тогтоол гэж гарсан 22 онд. Энэ 22 онд ингэж гарах хүртлээр 200 удаа конгресс дээр унсан гэж байгаа юм. Юу гэсэн үг? 22 гэдэг чи одоо өчигдөр гэсэн үг. Тий. Тэгээд одоо хүнийг одоо ингэж бөөнөрөө зодож алахыг хориглосон хууль нь одоо 22 онд гарсан гэдэг. Тийм одоо өрсөн мэдээл болдож байгаа юм. Гэтэл өнөөдөр дэлхий тэр чигээр либерти хүний эрх гэдэг үгийг Америк гэдэг улстай ингэж холбоо өгшөг ойлгоод. Юм болгоо харагдаж байгаа шиг шээ гэдэг. За хоёлаа нэг хамтран ажиллагчаа танилцуулж байгаа. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах хуриатай онтон технологи компани оролцож байгаа. За онтон технологи нь хүнсний дэлгүүр, худалдаа эрхлэгчдэд зориулсан касын програм, касын тоног төхөөрөмжийг хөгжүүлж байгаа л. За тэгээ эм банктай хамтраад шимтгэл багтай банкны карт уншигч одоо пос машин те эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ эрхэлдэг. Тэгээ онтомын гол онцлог нь хэрэглэгчдийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад тэдний хэрэгцээн дээр бүрэн нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэгээд ер нь бол аливаа бизнесийн гол одоо амжилттай зах зээлд одоо сайн нэвтэрч чадах хамгийн гол зорилго бол ерөөсөө одоо таны хэрэглэгчдэд ямар асуудал байсан тэрийг яаж шийдэж чадаад байгаа гэдэг нь яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар нөгөө тун саяхан боталтай одоо бол хөдөө орон нутагт явж байгаа зарим дэлгүүрүүд, зарим жуулчны баадуудад орж ирэхэд нэг юм хуучин дэвтэр ингээд ирүүсээр нугларцсан амар хар дэвтэр тий тэрүүн дээрээ ингээд бичгэн шүү дээ өнөөдөр тэдэн ширхэг талах зарагдлаа. За дорж орж ирж нэг талах зээлээр авлаа. Дулмаа орж ирж одоо яадгийн те 1 кг гурил авлаа. За тэрнээс тэдийн дотоо төлсөн ингээд энүүд одоо дэвтэр дээр хөтлөх нь шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө яадаг вэ гэхэлэр ойлгомжтой шүү дээ. Нөгөө хошин шог дээр гардаг лөө. Өө энэ чинь би идчихье эсвэл нөгөө шатаач тэр дэвтрийг байхгүй болгох чи ихлээр тэр бүх дата байхгүй болоод ирт тэ. Тэгэхээр одоо яг энэ асуудал ахгүй юу? Одоо энэ хүнсний жижиг худалдаа эрхэлж байгаа дэлгүүрийн эзэд маань хэрвээ иймэрхүү байдлаар нөгөө дансаа хөтлөөд ирэх юм бол тэр чинь тун найдвар байгаа. За хоёрдугаарт нөгөө хүнсний худалдаа эрхэлж байгаа хүмүүс чинь бүр ингээд жилийн одоо 4 улирал 24 бүр 7 хоногт нөгөө 24 цагийн тэр дэлгүүр дээрэл байж ахгүй л бол нэг худалдагч авчраа тавина. За тэр нь санаатай эсвэл санамсргүйгээр тэгээ хайнгаасаа сансргүйгээр тэрийг буруу хөтлж болж байна. Нэг л орон дутуу тавиад явхад л тэр чинь өөрөө асар том алдагдал штэ тий. За заримдаа бол санаатай бас бодолж болно. Энэ бүх юмнаас чинь технологи гэдэг зүйл чинь орж ирдэг. Тий. Хэрэглэгч орж ирлээ, карт нь уншлаа, даасан тэтэн орж ийн, татварлын хэдэн явах ингэж чинь тэгж чинь. За тэгээ датанууд үүсэж байгаа. Тэг хүн ингээд нөгөө гараараа бичсэн юм дээрээс одоо сайхан муухай бичдэг юмнууд ш. Тэрээс ч хүн ингээд эргээд кинэж. За нэг 7 сард нэг төдийл нэг тим юм борлогдсон болов гэж тоолоо сууж шүүгээл анализ хийгээл гэж байхгүй шүү. Байхгүй шүү. Гэтэл энэ технологи чинь гараад ирдэг. Маш амархан гарч ирдэг. За 7 сар тим бүтээгдэхүүний борлуулалт ихсэн байна. Тэр сарын чухам нь одоо тэр өдрүүдэд тим бүтээгдэхүүн борлуулалт нь буурсан байна. Энэ дата чинь нөгөө бараа дата авалт те. Одоо энэ жижиг дэлгүүрүүдийг хараад мэдээж агуулгах юм боломж хэрэглээ те. Энэ чинь хэцүү шүү. Дэлгүүр болгон том агуулгатай байна гэж бол байгаад ч одоо ер нь тэрийг шийдэх хэцүү байгаа даа шүү. Тэгэхээр тийм их том агуулгатай биш ер нь технологийн хүчээр тэр чинь яг цагтаа орж ирээ цагтаа гарч ирдэг ийм урсгалыг
бүтээж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм гоё одоо асуудлыг чинь шийдэж өгдөг юм технологиг ийм босын машин тэгээ касын систем дээр нэмээд таны одоо энэ нөгөө босын машин чинь таны датаг тэнд босруулаад энэ гэсэн таны датан дээр одоо үндэслээд бүр 100 сая хүртэлх зээлийг хэрв та энэ босын машиныг 6 сар хэрэглэсэн бол 100 сая хүртэлх зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй. За зээл авна гэж нэг амар нэг дээс том дөгөлгөр шиг нэг зээл авахааргүй хэмжээний гэдгээ баталж авдаг. Харин тийм ямар ч материал бүрдүүлэхгүйгээр за ийм бизнес апаараа авч болдог байна шүү дээ. Тэгээ ер нь бол жижиг дэлгүүр эрхэлж байгаа онд 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө ямар ч одоо материал бүрдүүлэхгүйгээр олдно гэдэг чинь маш одоо тус шүү дээ. За ийм сайхан касын програм, онлайн юм технологийн шийдлийг санал болгож байгаа on time касын програма та бүхэн on time гэдэг одоо латинаар англиар бичээд Facebook хуудас руу одоо ороод мэдээлэл авч болох нь эсвэл Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо буюу Сүхбаатарын төв талбан яг зүүн талд байдаг Central Tower гэдээ байшин байгаа тийм. Тэрний 708 тоотой дээрээ дуулзаж болно. Эсвэл 77 77 34 44 гэдэг утсаар холбогдож болох нэ. За баярлалаа. За энэ линчдэх гэдэг энэ асуудал инчдэх гэж юм шиг. За 1877-оос 1950 оны хооронд зөвхөн одоо өмнөдийн мужууд гэхэд 4400 хүнийг одоо арьс өнгөөр ялгаруулан линчдэж алсан. Ихэнх үедээ бүр яадаг байсан гэхээр өнөөдөр тэрийг гудамжинд гаргаж зодож алах гэж байна. Та бүхэн өргөнөөр оролцоорой гэж зарлдаг. Яана үнчид үзмөр тоглолт шиг тий. Одоо public spectacle буюу тэр үзүүр үйлчлэгээ юм ааш. Бараг тасалбар зарах нэ. Яана тийм байсан болж таарч. За тэгээд арай одоо энэ чинь 60-аад оноос эхлээд ер нь тэр хууль мөлий ингээд халж малаад ингээд бүрэн утгаараа тэгш ирэхтэй ингээд болоод явж байгаа юм л да. Тийхтэй энэ чинь хүмүүсийн үзэл санаанаас тийм ч удаа хурд арилждаггүй те. Америкчууд өөрсдөө одоо хүртэл байгаад байгаа арьс өнгөний үзэл мэдлэл байгаад байгаа. За 1991 онд Rodney King гэж одоо хүнийг маш одоо зэрлэгээр цоцсон асуудал гарч ирсэн байна. Одоо нэг хүн бичлэг хийгээд ингээд дэшээ ингээд явуулж муулцсан тэрнээс үл хэрэгтэй үг гарсан. За бидний сайн мэдж байгаа 2020 онд George Floyd-ийн хүзүүн дээр нөгөө цагта өвтгөлж хагаад би амьсгалж чадахгүй байна гэд. Тэгээ нас орцсон тэр ингээд хэрэг байж. За яг нөгөө Black Lives Matter хар хүний амьч гэсэн одоо чухал шүү гэдэгтэй. За энэ яг Rodney King, George Floyd гэдэг энэ хоёр хүн яг хоёулаа л ингээд ерөөхдөө нэг жоохон урд нь янз бүрийн хэрэгтэй хөвд орооцолж исэн. Нэг тийм ах хүмүүс байгаад байгаа нь үнэн тэгтээ ийм байлаа гэж тэр хүнийг алах эрх хинтж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр бичлэг нь аяг өрдмөр те. Үнэхээр ингээд өгөх гээд байгаа илэрхийлэл ингээд татчихсан өвдгөлсөөр байгаа л тэр нөхөр. Тэр бүр амь тэмцээд ээжээ гэсэн байгаа шүү дээ. Ивэ хүний тийм ээжээ гэдэг үг чинь тэгэл их л хэцүү үед гарна да те. Харин тий. Бүр контролгүй гартал нь тэгж яах гэж те. Тэгэд энэ нэг одоо ингээд дайн мэний асуудал руу ингээд ер нь ороод эхэлчихэж байгаа. Тэгээд та нэг юуны Япончуудын талаар нэг юм яриадсэн шүү дээ. Харин тий. Тэгээ ер нь бол энэ өнөөгийн нийгэмдэр чи уул нь бол хүний эрхийг хадгалдаг улс гэх юм бол нөгөө Скандинавын орнууд эдгээр одоо яг тэр үзүүлэлтээр бодит статистикаараа уулын тэргүүлээд байдаг. Гэтэл дэлхийн өнөөдөр хүний эрхийг хамгийн сайн хангадаг одоо хамгийн арчилсан улс гэхлээр бид нар автоматар Америк ойлгоод байдаг те. Тэрэнд нь юу нөлөөлт юм бол гэд харсан чинь ерөөсөл контент байгаа. Тийш кино. Холливуд гэж нэг ийм сайхан одоо үйлдвэрлэл байж байна те. Land of the Free, Home of the Brave гэл те. Тий. Тэд нар чинь кино контентээрээ үнэхээр нэг ийм арчилсан нийгмийг хөгжүүлээд байгаа. Хүний эрхийг одоо яадаг тэнд ингээл хинийч одоо залуу охтоодаас нь ахуулаад хар арьснууд хүртэл ингээл эрхээ хэрэгжүүлээл ингээл манлайлал гарч явж байгаа ийм одоо дүр зургуудыг киногоороо ингээд нөгөө дэлхийн нийтэд Холливуд бол Холливуд шүү дээ. Бид нарт ингээ ойлголцлоо бид нарт тийм ойлголттой байгаа юм. Тэгээ яг нөгөө манай Мухатар энэ сэдвээр ярих гэж байгаа гэдэг нөгөө хайгаад үзэхлээр манай Америкчууд чи явж те бүр яг үннийг хэлэхэд хүний эрхтэр бол бас л маш эвгүй одоо кейсүүдийг гарч исэн хүмүүс юм бэлээ л дээ. Жишээлх юм бол энэ ялангуяа за ер нь бол дайн бас хэцүү те. Дайны үед ялангуяа 20 дугаар дайны үед. За 1942 онд Франклин Рузвельтийн 966 буюу 9066 дугаарт гүйцэтгэх ажиллагаа. Энд нь яасан бэ гэсэн чинь Япон гаралтай 120 мянган хүнийг одоо тусгаарлах лагерт авчирсан байна. Тэ. Тэдний
3-2 нь бол Америкийн уулын иргэнийг авцсан хүмүүс байгаад байдаг. Хичнээн Японч. Өөрсдийнхөө иргэдэг. Тийм. Иргэн гэхдээ Японд гаралтай байсан байгаад шүү дээ. Тэгээ ийм хүмүүсийг ямар нэг сэжиглэх үндслэлгүйгээр зүгээр л аваачаал хорж аваачаал тэгэл баахан буута цагдаагаар ингээл мануулаад тэгээ энэ бүхэл бүтэн 120 мянга гаруй гэдэг байгаа шүү дээ. Янз бүрийн тоонууд явдаг мэлээ шүү дээ. Тэнчэнэс 1862 хүн бол зүгээр л харуултын гартай мөрөгдсөн байна. Тэгэхээр зүгээр л хүмүүсийг гэртээ зүгээр амар жимэр байжсэн хүмүүсийг аваачаал хориол дуртай харуултаа нь мэдээж тэр чинь эрхээ зөрчүүлсэн хүн чинь ингээд янз бүрийн ааш аваар гарсан л байх л та зүгээр л харуул нэг амтэн шиг ингээд алж исэн байх нь шүү дээ. Хүн дэлхийн 1-р дайны үед нөгөө улааны айц гэх үе одоо тэр үед тийм Америкийн нэгдсэн улсын иргэний эрхийг уландаа гიშгэд дайны эсрэг, цэрэг татлагын эсрэг одоо нөгөө дуу хоолойгоо өргөж чадсан, чанга дуурж исэн тэр бүх хүмүүсийг бас яах нь шоронд хийж, ажлаас нь халсан, бас харж агсаалтанд оруулсан гэдэг нөгөө яг манай коммунист үе шиг. Харин. Жохон ингээд нөгөө илүү те үгүйш эн чин буруу штэ гэж хэлсэн хүн болгоныг л одоо яах нь авчаал бүр нөгөө алдгүй маа гэхэд ажлаас нь хална гэдэг чинь л тухайн хихэн авчиж जैन те нийгмээс хэлмэгдүүлж штэ одоо манай хэлмэгдүүлэлтэй шиг те энэ утгаараа тэд коммунизмыг шүүмжилдэг хэрнээ тэдэнтэй магадгүй тэднээс заримдаа бүр 7 дор юм үйлдэлүүдийг болвол яг гарч ирсэн. Сталин бол мангас юмал гэдэг. Тэгсэн хэрнээ өөрөө нөгөө талаар ингээл бага авахад бас нэг Сталин тэнд бэжлсэн шүү дээ. За бас нэг өөр нэг муухай кейс байдаг нь. Ер нь бол энэ хүний эрхийн энэ муухай одоо олныг хамарсан энэ одоо аллага тэ энэ хүчирхийлэл бол нэг юм гоё одоо хаягн дор явдаг. Нэгдүгээрх нь шинжлэх ухаан. Гэдэг байгаа шүү дээ. Шинжлэх ухааныг одоо түгээн дэлгэрүүлэх гэдэг юм. Шинжлэх ухааны хөгжүүлэх гэдэг юм муухай одоо гарчиг дор явж байдаг. За энэ бол юу гэсэн бэ гэхээр 1932-оос 72 оны хооронд Америкийн нэгдсэн улсын нийт эрүүл мэндийн албанаас тэмбүүгийн халдвартай гэхдээ дахиад нөгөө хар арстнаж авсан. Хар арстай бүхэл бүтэн 600 хүнийг тэмбүүгээр одоо өвчлөлтний мэдсээрэж тэр хүмүүст эмчилгээ хийх нэрийн дор яг зохиох эмчилгээг нөхгүй те зохиох одоо тэр нөгөө эмчилгээ үйлчлэгийг нөхгүй ээж хагаад одоо тэр нөгөө өвчний нулам одоо даамжруулаад тэгээ тэр дотроо ингээд судалгаа хийсэн байгаа шүү. За төдий насны онд энэ темпо хүндэргээрээ яд юм байна гээл. Тэгээ яг үнд бол тэр хүмүүст эмчлээд байгаа юм шиг. Одоо тэгж гэнэ ингэж гэнэ айл одоо нэг хэрэгтэй биш ч юм уу эмнэлгийн эмчи нөгөөл. Аскрины хүчлөөгөөл. Өгөөл тий. Ингээд уугаад иргээл яв. Нүүдүүл нэтгээл уугаад яваад байдаг. Тэгээд иймэрхүү байдлаар маш олон хүн яасан байх нь. Тарчилж нас орсон. Яа тийм шүү дээ. Маш удаан явцдаг шүү дээ. Энэ бол одоо юу гэдгийг бид нар хамгийн арчилсан гэж бодоод байгаа Америкийн нэгдсэн улсад бас болсон үйл. 70 он хүртэл гарч ирсэн шүү дээ. 70 он гэдэг чи одоо бид нар төрж ирсэн яг үннийг хэлэхэд их л одоо тун саяхныхтай би ч одоо саяхан л жоохон охин байснаас санд нь шүү дээ. За дараагийн нэг муухай бас нэг юм хүний эрхийн одоо ноцтой зөрчлөн 1907-оос 70 оны хооронд байсан байна. Өнгөт орстой, ядуу, тий? Би эрхтэн одоо соогтой бас нэг бага зэрэг оюуны хомсдолтой тийм хүмүүст за дээр нэмээд за тэд нар бол бас нөгөө ийм төрөлхийн байгаад дээ шүү дээ. Төрөлхийн тийм юу гэж гэсэн нөгөө нэг гинт хэрэг гэсэн шоронгийн одоо ер нь шоронгийн хоригдол дотор ч яг үннээсээ хүн алыгээд алдсан хүмүүс байдаг. Тий, ер нь маш ховор шүү дээ гэхдээ ер нь хилмигдээд орцсон хүн байгаа. Санаатай бусаар ч алдсан одоо тийм хэрэгт оролцсон хүмүүс байж шүү дээ. Тийм хүмүүсийг хүртэл бүгднгийн яасан байх нь 60-70-аас 70 мянган хүнийг өргө болгочихсон. Нэгсэндээ одоо хүн үр удман үлдээх гэдэг чинь нөгөө хүний эрх гэдэг юмны хамгийн нанд хэсэг шүү дээ. Муурнохоо шиг спе хийж байгаа юм. Тий. Ийм одоо нэгсэндээ чи гинт хэрэг хийсэн юм байна. Чи хүүхд гарахгүй шүү. Чи хар арстай юм байна. Чи бол үржид хэрэггүй. Тий. Чи бол тий. Ер нь чи оюуны хомсдолтой юм байна л да. Тэгвэл чи бүр тэгээд чирэггүй гэдэг ийм бүр одоо энийг ингээд нэг уншаа сууж хахад миний бүр ингээд нэг хоолой зангираад байгаа юм шиг муухай санагдсан бол ийм харгис юм гэж бас байдгаа гэж бодгцсан. Тэгээд иймэрхүү одоо нөгөө хүний эрэхэд ноцтой хандсан Америкийн нэгдсэн улсын засгийн газрын шийдвэр бол үүгээр энэ гурваар тогтдоггүй.
За одоо тэгэл үргэлжлүүлээл нэг дайны одоо явахт одоо хүртэл үргэлжилж байгаа юм шигтэй юмнууд ч одоо тэгэл хүний эрхийн зөрчил бол үргэлжлээл явж байгаа юм л да. За одоо ингээд за дэлхийн 2 дугаар дайны үеэр чинь за тиймэрхүү юмнууд болж ирсэн. Дотооддоо нөгөө өөрсдийнхөө Япон гаралтай өөрсдийнхөө иргэдийг тэгсэн гэж шүү дээ тийм. За тэгэнгүүт одоо гадагшаа юу болж ирсэн бэхлээр нөгөө солонгосын дай. Нөгөө Вьетнамын дай гэсэн асуудал орж ирнэ. За энэ дайнд олон мянган энгийн иргэдэг зайлшгүй бус шалтгаанаар хөнөөжсэн гэж байгаа. Гэдэг чи одоо нөгөө тэр хүнийг өхүүлэхгүй байж болох байсан, алахгүй байж болох байсан тийм шалтгаанаар л одоо хөнөөж чинь гэсэн үг байхгүй. За тэгэл энэ үед яг ялангуяа энэ Вьетнамын дай нафтлины бөмбөг гэж нэг аимшигтай юм гараад ирсэн л байгаа юм л нэг дотор юу та нефттэй, бензинтэй тэр нэг задраад маш хоол цацардаг. Одоо амар удаан шатдаг тий. Тийм одоо нафтлины бөмбөгөр ерөөсө Вьетнамын тэр хотоос хавтгаалсан. За энэ бол одоо тусад нь ярих одоо нэвтрүүлэг болж таарна. Энэ дээр харин зүгээр ганц хамгийн аимшигтай гэж бодож байгаа ганц юм а хэлэхэд 1968 оны 3 дугаар сарын 16-нд Чарли Сала гэж байгаа компани гэдэг тийм. Энэ нь одоо олон зуун жирийн иргэн эмэгтэйчүүд нэраг хүүхдүүдэд хөнөөсөн. За энэ дунд бол бүлэг хүчин хийжсэн. Тэгээд тэдний дунд нэг 12 настай охин байсан гэж байгаа. Ивэдээ 12 настай гэдэг чинь амар жоохон шүү дээ. Нэр нь одоо Фам Тин Ян гэдэг нэртэй тийм хүүхд. Тэгээд нийт Вьетнамын дайны туршид одоо энэ юуны юуг бодоод үзэхлээр за ингээд Вьетнамын дайн дуусчлаа. Одоо ямар дайныг юмт хэрэг үлдэгдсэн бэ гээл ингээд ярина шүү дээ. Тэгэнгүүт Вьетнамын дайны туршид ерөөсө их хойрхоол авсан цэрэг дайныг юмт хэрэгэр те хойрхоол авсан ганцхан хүн байдаг. Америкийн харимт Уильям Кал гэдэг нэртэй 3.5 жилийн ялынхаа ихэнхийг нь гэрээ хорой өнгөрөөсөн гэж. Энэ ерөөсөө хойрхоол биш шүү дээ. Тийм ээ. Тэгэд өнөөдрийн нэвтрүүлгээр ярьж байгаа Америкчууд ингэж хүний эрх зөрчигдсөн гэд энэ ярьж байгаа бүх зүйл дээр баг бүгдэн дээр нь 100% хинч хариулахгүй л. Хинч шорон цуугаа. Одоо энэс хойш үнэхээр бүр аимшигтай юм уу тэгээд яригдаад явах юм. Тэгээд саяны тэр юу өнөд биш шүү дээ. Саяны 68 онд болсон тэр 12 настай охинтой холбоотой. Энэ ч юм бол архивын баримтаар ингээд баталгаажаад зураг хөрөхтэй болцсон юмнууд байгаа. Тэгэхэд нэг хэсэг гэрээ оройн байлгаж гаргачихж шүү дээ. Нэгсэндээ буруутахгүй шүү дээ. Харин тийм. Яг үнэ. Буруутахгүй шүү дээ. Үнэхээр ч ихжсэн бол тэр нэг хэдэн 10 20 цэргийг ч хоронд хийх л ёстой л байхгүй тийм. Тэгээ зарим хүн чинь цаазаар авах ялтаа л байсан шүү дээ энэ үед ч тийм. За Вьетконгийн хангамжийн цуваг за Вьеткон гэдэг чинь нэг коммунист тал нь тийм Вьетнамын. За Вьетконгийн хангамжийн цуваг таслахын тулд Америк нэг Б52 өмгтөгч онгоцууд Лаос, Камбож улсуудыг талхалж ирсэн. Тэр чинь нэг талд нэг янз бүрийн ширэнгийн замаар ингээл нэг хангаж уунж татал ингээл явна шүү дээ. За нэг хүнд ноогдох одоо бөмбөгдүүлсэн тоогоор Лаос улс дэлхийн нэгдүгээрт ордог гэж. Тэ хамгийн их бөмбөгтөлтөнд төрсөн. Мэддэггүй шүү дээ. Лаос одоо дэлхийн хамгийн хүнд хамгийн ядуу хамгийн хэцүү улсуудын тоонд орцсон явж байгаа нь хөвшил буураа нь. Тийм учраас ер нь хинч мэддэггүй юм байна л да. Нэг хүнд ноогдох per capita гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тэрүүгээр Лаос улс нэгд ордог. Одоо хүртэл дэлбэрээгүй бөмбөгнүүд байдаг. Тэнд одоо ажиллаж байгаа малчин тариач хүмүүс тэрэнд нь өртөж одоо үхдэг, эрдэмтэг зэрэмдэг болдог. Малдаа явсаг үхтэн дээр хаан ихтэй нэг бөмбөгийн дэлбэрд үхчихдэг тийм асуудал одоо хүртэл байгаа Лаос. Тийм шүү дээ. Нэр өнгөрсөн жил манай од мөндрийнхэн Камбож нөгөө зүүн Азийн орнуудаар явсан шүү. Тэгэхэд манай хөтжийн тосгонд асар их тийм хөлгүй, гаргүй болцсон тийм хүмүүс маш их байдаг гэж ярьж байсан шүү. Тэгээд баг тосгоноороо тэр хүнд за чи ингээд англи хэл сур боловсралтай бол. Тэгээ эргээд бид нарыг татаараа туслаараа энэ тосгоныг ингээ хөгжүүлээрэ гэд ингээд баг ингээ тосгоноороо тэр хүн туслаад ингээ босралтай болгох нь учраас тийм амир ядуу шүү дээ. Тэгэд Америкчууд өөрсдөө цэвэрлэгээ хийхгүй шүү дээ. Бомб цэвэрлэх юм хийхгүй шүү дээ. Магадгүй хийчвэл тэр тэгж олон хүн алж байгаагаа дэлхийн нийт хүлээн зөвшөөрж байгаа болчих гээд байгаа юм уу? Тэг яах гээд байгаа юм бүр тийм асуудал болж таарч байгаа байхгүй. За тэгээд хүйтэн дайны үед юу одоо орж байгаа юм. За хүйтэн дайны үед ардчилсан сонгуулиар сонгогдсон төрийн тэргүүнүүд зайлуул цэргийн унтыг дэмжсэн тохиолдол байгаа. Америкийн одоо Америкийн үндсэн бодлогын хүрээнд тий геополитикийн бодлогын хүрээнд 1954 онд Гватемалын Жакобо Арбенез гэдэг одоо ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч байсан. Газрын реформ хийсэн гэж байна. Тэнгүүд нь тэр нь одоо жишээ нь юу гэх нэг тийм үржил шимгүү газрыг одоо ингээд хуваарлаад одоо бүр ямар ч газаргүй ядуу мадуу хүн байвал тэрийг ингээд өгөөд одоо тийм нэг тийм газрын реформ маяг юм хийхлээр энийг хамтралжуулт хийх гэж байна. Энэ бол коммунист үзэгдэл мөн
гэж Америкчууд нэр хаяг зүүгээд за яг тэр нөгөө газрын реформ нэг тэр нэг United Fruit гэдэг нэг Америк компанитай нэг зөрчил орсон юм байна л да. Тий, тэгэнгүүт нь шууд одоо цэргийн эргэлт хийцсэн байгаа. Тэр Гватемала гэдэг улсад. Үндсэндээ тэр Америкийн компаниг за нэг магадгүй нэг жоохон хохиросон байг гэж үзье л да. Чи намайг алгацсан учраас би чам буудна гэж байгаа. Харин тий. Тийм л одоо үйлдэл гаргасан гэсэн Америкийн зүгээс. Компани шүү дээ. Тий. За тэгтэл одоо энэ цэргийн эргэлтийг хийснээс болж Гватемала гэдэг улсад одоо хэдэн 10 жил үргэлжилсэн цус иргэний дайн өрнөсөн. 80-аад онд Гватемалын айрам уугуул одоо Гватемалын айрам гэж яриад байгаа энэ ч одоо юуны цэргийн хунт байгаад шүү дээ Америкийн дэмжлэгтэй. Тэд нар болохоор Майя Иксил гэдэг омгийн хот тосготыг газрын хөрстөнд тэгшилж эмэгтэйчүүдийг хүчрэг хилж хөөгчдгөө хятаж 200 мянган хүнийг устгасан. За тэр дэглэм зүгээр л коммунизмын эсрэг холбоотон байсан учраас л одоо тэр одоо аимшигтай цус дэглэм те коммунизмын эсрэг чухал холбоотон байсан учраас л тэр Америкийн талаас тэр зэвсэг техник мөнгө санхүүгээр хангаж исэн гэж байгаа. За тэгээд терроризмын эсрэг дайн маань одоо орж ирэх гээл Бушийн дайн орж ирэх гэдэг шүү дээ. За дахиад нэг хамтран ажиллагч хоёлаа ярьж байгаа. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар бидний хайрт алтан гишүүд байна. За алтан гишүүд ер нь энэ би лав тэгж боддог. Монголд энэ мэдээллийг ингээд түгээхт нь одоо донор болж байгаа манай донорууд шүү дээ тий. Ер нь бол манай од мөндөр төсөл бол би өөрөө нөгөө одоо хідэн хүн цалинжуулаа явдаг хүний хувьд одоо манай энэ зандаа зулаа гэд манай захирлууд тий энэ том бүтцийг үүсгээд тий тэгээд мэдээллийг сурталчлаад явж энэ бол үнэхээр амар хэцүү нөгөө маш хэцүү. Үнэхээр ийм юмн дээр нь ингээд за та нар минь энэ зорилготой үнэнч байгаараа тий та нарын энэ мэдээлэл түгэж байгаа үйл ажиллагаа чинь тасрах ёсгүй шүү. Бид нэр ингээд өөртөөртийнхоороо туслая гэдэг үгж байгаа алтан гишүүд маань үнэхээр хайр хүрм жинхэнэ одоо нөгөө их цагийн гоё баатрууд юм шиг л надад санагддаг та. Тэгээд тэд маань маш тийм хоорондоо ийм эвдээ найртай юм бие биендээ хайртай юм гоё бас комьюнити үүсдэг. Яг үнэ тий. Тэр нь бүр үнэхээр хайр хүрмтэй. Лайв дээр орж ирэл ярилцж инээд хөрөлцөл гэж тий. Одоо энэ Facebook дээр чи янз бүрийн л группүүд зөндөө идэг шин. За орохоор янз бүрийн би нэг хараасан ерөөсөн ийм хачаа хачин комментууд орж ирдэг, хачаа хачин постууд орж ирдэг. Энд алтан гишүүд рүү ороод ирэхэд ингээл шал өөр тий. Одоо бидний одоо бид нар чинь хөтлөгч нар ч гэсэн бас алдах юм гарна. Тэгэхэд чи ингээд шүүмжлэлээ хэлэхдээ хүртэл ингээ хайрлж хэлж байгааг нь харахад хүртэл амар гоё идэг тий. Ийм гоё буянтай үйл ажиллагаа. За баярлаа. За одоо алдарт 9 сарын 11 2001 оны одоо 9 сарын 11-нд хоёр ихэр цамхгийн нурааснаас хойш Жорж Буш гэдэг ерөнхийлөгч терроризмын эсрэг дайн War on Terror гэдэг юмыг зарласан. Афганистан, Ирак улсуудад халдан довтлоо. За ерөнхийдөө 2001 оноос эхлээд 20 жил үргэлжилсэн энэ дайнд Америк нэгдсэн улсын агаарын цохилтод одоо хурим найр хийж байсан хүмүүс, оршуулгын цуваа явж байсан хүмүүс маш их өрцсөн. Эмнэлэг сургуулиуд өртсөн. Одоо энэ агаарын цохилттой. 2010 оноос эхлээд одоо дайны төлөөс гэдэг одоо Америкийн одоо хэдийн их сургуулиуд одоо нийлж нэг тийм одоо төсөл хэрэгжүүлсэн юм байна л. Энэ Америкчууд яг үнэхээр яг яаж аллах гэдэл үлдээд байгаа юм. Энэ яг нэг Америкийн нэг сайн тал нь гэх юм бол нэг одоогоор нэг иймэрхүү төсөл хөтөлбөр шүү дээ. Одоо cost of war лөө тийм нэртэйсэн баха. Одоо дайны төлөөс энд одоо төлөөс гэдэг нь мөнгө төлбөр яриаггүй те хүний амьны төлөөс ярьж байгаа те. Тиймэрхүү одоо судалгаа хийгээд яваад хахад тэрийг бас нэг хаавч хязгаарлаад дарангуулад яваад идэггүй юм байлээ л. Ирэх биш ямар дэглэмийг сөнөх гэж байгаа вэ? Өөрөөсөө тэрийн шиг байж чаддгүй юм шиг байгаа ичсэн өрөндөө. Тэдний одоо хийсэн тооцоогоор бол зөвхөн Афганистан улс гэхэд 2023 оны байдлаар 46 мянган иргэн халагдсан. Энгэр гэж ярьж байгаа шүү энэ. Тэгээ комбатант биш энэ тулаанд цэрэг мэрэг биш. Одоо ингээл ангитай нэгэн самбар дээр хичээлээ заагаа зогсож исэн багш өмнө нь ингээд сууж исэн хөөхөн хүүхдүүд л зүгээр пад гэл нэг мэтгэд дэлбэрэлт нөртөд шүү дээ тий. Хамгийн уйтай муухай хэсэг нь л тэр байна. Дээрээс нь хурмын дээр дэлбэрч хөнөгдөж дээ юу гэсэн үг юм бэ? Эсвэл ингээд төрөх гээд нэг эмнэлэгт нэг ээж ингээд төрөхөө хийжсэн шүү дээ. Тэгээ эмчтэй аюутыг дэлбэрх нь шүү дээ. Үнэхээр амар юм. Яаж тийм муухай мэддэг вэ? За тэгээ Иракийн асуудал одоо энэ дээр бас гарч ирнэ. 2004 онд Фаллужа гэдэг одоо хүн асар
шигүүних за ойрогт оронд болсон айл угаасаа л тэгээ шамбаарлалтаар амьдарч байгаа тийм. Ийм шигүү хотод суудаг хотод цагаан фосфор гэдэг одоо тийм зэвсэг хэрэгэлсэн. За тэр зэвсэг хэрэгснээс болж одоо мөрөөр ажиллаж амьдарч байсан маш олон мянган иргэд одоо үндсэндээ бүгдээр алагдсан. Ямар ч зэвсэг байдаг бөөмөд. За 2005 оны Хадитагийн хядлага гэж байдаг. Тэрэнд одоо Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргүүд эмэгтэйчүүд хүүхдүүд нийлсэн 24 зэвсэггүй иргэнийг одоо хөнөөсөн гэж байгаа. Энэ нэг IED гэдэг одоо нэг одоо гарын дурах материалаар хийсэн бөмбөг гэх юм уу? Тийм бөмбөгтөлтөнд одоо тийм бөмбөгтөлтөд отоонд орсон юм байна л да. Энэ Америкийн зэрэг өөрсдөө. Тэнгүүдээ хариугаа ингэж авч байгаа. Жирийн эмэгтэйчүүд хүүхдүүд. За үүнд хэдэн одоо нэлээд хэдэн 11 зэрэг гэдэг үлээ 20 хэдэн зэрэг гэдэг ч үлээ цэргийн шүүхээр орсон. Гэхдээ яг 20 хял авсан зэрэг бол байхгүй тэр. Өмгөөлсөн байна. Тий. За энэ дээр дахиад нөгөө Абу Грайбын шоронгийн дөөлөн гэж нэг аюултай юм болж исэн. 2004 онд одоо баахан зураг задарсан интернетэд. За хориглууд дотор одоо ингээд эдгээр чинь нөгөө sweep гэдэг нөгөө ингээд шалгалт хийн эргүүл мэргүүл гэдэг ингээд явна. Сэжигтэй ингээд янз бүрийн хүмүүс байна уу гээл те. Тэнгүүтээ ингээд заримдаа ингэж байгаа сэжигтэй харагдсан ч юм уу эсвэл зөвхөр муухай харсан дургуй өргөснийг хүнээ барьж аваад машин руугаа чихчдэг. Тэгээ авч яваачаад энэ Абу Грайб гэдэг шорон ингээд байлгах чийдэг. Тэгэл хэд нэр зоодн нүцгэлэн энэ нүцгэн зүрх маш их гарч ирсэн байна аюу сэн. Энэ Абу Грайбын шоронгийн дөөлөн гэдэг тэр нөгөө ялтнуудыг чинь нүцгийг шалдалж байгаа янз бүрийн одоо доромжилсан байрлалаар одоо юм юм харуулаад зогсоод гэж юм яадаг чи. Тэгэл л хажууд нөгөө эрхийн ургаагаа цолцолсон. Тийм одоо зургууд гарч ирж байгаа. За нэг хайрцагн дээр гарч зогсоогоод за дээр нэг гарт нэг цахилгааны утас холбогдсон. За чи наа хайрцагн дээрээс унвал чам тогтчих шүү гэдэг. Тийм байдалтай ингээд зогсоодсон зураг мөр ингээд байжсэн байгаа тоххой. Тэгэл хэдэн 10 цаг маар ингээд зогсоодог. За нүцгэн хүмүүсээр пирамид босгоцсон зураг байна гэж байгаа тэр дотор. Эмэгтэй цэрэг одоо нүцгэн эрэгтэй хоригдлыг гинжлээд за энэ хоригдл гэж хэлэх нь бас утгагүй л дээ. Детейний буюу одоо зүгээр саатуулагдсан хүн гэж байгаа. Тий. Тийм нэг саатуулагдсан хүнийг гинжлээд одоо нохоо шиг мөлхүүлж байгаа. Тийм зураг байна гэж байгаа. Тэгээ энэ ч одоо 2000-ад онд шүү дээ. Тий. 2004 он 21-р зууны асуудал яриа. Харин тий. За тэгээ ерөнхийлөгч Буш болохоор энэ тухайд юу гэж одоо ярьсан гэхэлэр за яг айрамд одоо иймэрхүү нэг bad apples гэдэг чинь нэг ганц нэг мууд сайлам гэдэг шиг за нэг хэрэгэн одоо ийм харгас хэрцгий нэг ийм хитэн цэрэг байсан байна. Хитэн балмад юм байж. Тий нэг балан юмнууд байсан байна. Тэгээд бид нар зах харах хэмжээг авна моно гэдэг ч юм уу. Тэгтэл архивын баримт бичиг одоо янз бүрийн юугаар нь одоо захиргааны шатлалын одоо зөвшөөрөл мөхшөөрөл тэр юмар ингээ хөөгд явхлаар бүр дэше бодлого боловсруулах төвшөнд хүрж ийн гэж аахгүй энэ асуудлыг зөвшөөрөл өгсөн. Тэгэхээр энэ нэг хитэн цэрэг зөвхөн өөрсдийн дураар нууцаар ч юм уу дур мэдж хийсэн асуудал огт биш ээ гэдэг нь харагдаж байгаа байхгүй. За 2020 бүр одоо сүүлийн тохиолдол одоо ингээд гараад ирж байгаа. 2021 оны 8 дугаар сар Кабул хотод хүмүүнлэгийн ажилтны Исламын улсын амиа золиослагч байна гэж андуураад энгийн иргэнийг одоо энгийн иргэн одоо тэр амиа золиослагч байна гэж андуураад нэг ямар нэгэн цэргийн ажиллагаа давталгаа явуулна шүү дээ. Тэрэнд нь 10 энгийн иргэн халагдсан. Дотоод тэрнээс 7 хүүхэд байсан. 2021 оны 8 дугаар сар. Тийм л одоо юм болж байгаа. Энэ дээр хийсэн тайлбар нь гэхлээр 21 онд ч хийн Жо Байден уу. Тийм л одоо байсан гэдээ бодглохлоор ер нь ямар тайлбар хийсэн бэ гэхлээр эмгэнэлтэй tragic mistake одоо энэ одоо үнэхээр эмгэнэлтэй алдаа гарсан байна. Маш их энэ алдаа гэдэг юм айгүй их гарч ирдэг. Одоо нэг Иракийн тэр 46 мянган хүн бодвол бүгдээр л алдаа юм байл үү. Тэгээ энэ Америкийн нэг юм дээрэнгүү эзэрхий нэг муухай юм бүр одоо бүр эдний соёл юм шиг тогтчлаа. Саяхан над Трамп чинь Гринланд руу довтлно гэж сагсалсан. Би аавна гэж байгаа шүү дээ. Харин тийм. Трамп чинь тэгсэн. Канадын Альберто мужийг аавна гэсэн шүү дээ. Бүр тий. Бүр тийм дураараа тий. Ямар нэг юм айлын эрх хүүхэд тэгээд нэг хажуу айлынхаа хүүхдийн тоглоомыг ингээ заагаад уйлж байгаа шүү дээ нэрээ. Тийм. Тэгэд энэ болж байгаа бүх юмд түүхэндээ Америк хизээч хариуцлага хүлээж байгаагүй. Хизээч хариуцлага хүлээглэх талаар дурсч зөрхөлдгүү ч юм уу одоо аашийн. Үнэхээр одоо дээрлэхүүл улсууд болж таарч байгаа юм л да. За энэ дэр нэвтрүүлгийнхаа төгсгөл нэг би нэг орчуулж исэн киноныхаа тухай ярьчих гэж бодоод байгаа. 2021 оны одоо үүрдийн хоригдл гэдэг нэртэй одоо манай
юу найруулагч зургийг нөхөх Forever Prisoner гэдэг нэртэй нэг тийм кино байгаа. Энэ дээр болохоор тагнуулын төв газраас явуулж исэн нөгөө black site-ууд байдаг шүү дээ. Одоо хар бүс гэж нэрлэдэг. Тэнд одоо ямар нэгэн холбоо харилцаа юу ч явах. Тэгээд огт байхгүй юм шиг гэсэн утгатай байхгүй. Одоо хар гэдэг нь тэрийг одоо архив материалж үлддэг юм уу яа тийм нэг тийм одоо тийм газрууд байдаг гэж аахгүй тагнуулын төв газар. За энэ дээр 2002 онд баривчилсан Абу Зубайда гэдэг нэг хүнийг одоо энийг одоо Аль-Каидатай холбоотой энэ гэж үзээд баривчилсан. За Бүүшийн захиргаан дор тагнуулын төв газар Батлан хамгаалахын тагнуулын газраас эрчимжүүлсэн байцаалтын техник гэдэг юмнуудыг санаачилсан байгаа. За тэднэрийн дотор юу орж ирсэн гэхээр усан тамлгаа за waterboarding гэдэг энэ одоо би усан тамлгаа л гэж орчуулад байгаа юм л да. Ингээ ийм налуу хавтан дээр толгоог ингээ уруу харуулж хэвтүүл дээш харуулж хэвтүүлж байгаа нүүрэн дээр нь альчуур тавьж байгаа дээрс нь усаас гаалдаг. Тэгэл нөгөө чинь нөгөө хүний багал яг амруу нь бодитор ус орохгүй байгаа хэрнээ амьсгаагаа төгжээ тэрэндээ ингээд бахардаад тэг бүр шүлс мөсөндөө сахаад юу н бөөлцөндөө эргэж хахаад аюул болд юм байна л да. Тим төрлийн том болгыг яаж бодож олдог байна тий. 21 он штэ тэгээд тэгэд ийм одоо усан тамлага хийжсэн гэж байгаа. За хүйтэн өрөөнд одоо усанд оруулаа одоо байлгаад хувайн хүйтэн усаар шүршин нөгөө хүн чинь одоо осхно гэсэн үг шүү дээ. Тэгээд хитрхийн нөгөө бүр өвлийн хүйтэн шиг байлгах, хөргөч шиг байлгах чиглэлэр одоо хүч тухайн шууд дороо ингэ осгочтой юм байл да. Тэгэхгүй хэдэн 10 цагийн турш осгуулж байгаа байхгүй тэр хүнийг тэгжсэн гэж байгаа юм. За дээрэс нь хоёр жижиг боолт ингээд зүгээр ингээд боолт байгаа шүү дээ. Тэгээ боолтон дээр ингээд хөлийнхэн улаа дээр нь зогсоцсон. Тэр нэр 40 цаг зогсоож ийн гэж байгаа байхгүй. Хөл рүү нөгөө ингээд шигтэл тий. За тэг хэвлэр нь алгаддаг нэг юм сонин тактик байна гэж байгаа. Яагаад тэгэхээр зүгээр нэг нөөрлөө ингээд цогж одоод өшгөлээ тэгэнгүүт ингээд дотор гэмтэл юм аваад ингээд тамир тэнхээ муудсан байгаа хүн хүч юм агтал та. Тэгтэл гидсрүү ингээд хамаг хүчээр ингээд зузаан халгамалгаар ингээд алгадахлаар хүн чинь амьсгаагаа төгжээл амьсгаа авах заавалддаг юм байна л да сүүл 2-3 хүн дээрээс алгадаад байгаа. Тэгээд бүр ингээд хамаг нус нь гоожаад нүлэмс нь гоожаад бүр тэгж сонин хамладаг байсан гэж байгаа байхгүй. За тэгээд одоо тэр Абу Зубайда гэдэг одоо баригдсан тэр хүнийг 1 сарын дотор 83 удаа усан тамлаганд оруулсан. За тэг хан руу савсан тамилж дуусаад аваачаад нэг авсан амьдруулдаг гэж байгаа. Тэгээд авсанд амьдруулдаг 11 хоногийн турш тасралтгүй унтуулаагүй маш хурц цагаан гэрэл өгчдөг. Амар чанга хөгжим тавьчдаг. Тэгээд аимшигын бүр жигшүүртэй муухай үнэртэй ямар нэг за мэдгүй бааснаас долоондор л үнэртэй аваач хувимтэй аваач өрөөнд нь тавьчдаг. Ингээ бүх мэдэрлэр нь ингэж тарчлаадаг. Тим төрлийн хамгийн муухай нь юу гэж Абу Зубайдад тулгсан хэрэг байхгүй. Яа нэ туршаад байгаа юм ямар өчтэй. Тий одоо тэр байцаагаар л ингээл юм яриулаа л гэдэг. Тэгээд би ямар хэрэгтэй юм бэ? Би хэргийг чи хүлээгээд өгье л дээ гэмээр шүү дээ. Өн чи бүр тэгтэл тох хэрэгт болгаагүй. Ийм байлаар одоо хэрэг одоо нөгөө либерти гэж хамгийн жангаар хайшгирдаг. Эрх хэрэгчлөөний орн маань Америк маань ийм үйлдэлүүдийг хийдэг байх нэ. Бурхан мэдгэжтэй. За ийм л нэвтрүүлэг байна да. За бидний мэдгүй нэвтрүүл дэлхий маань ер нь бол дэлхий дээр болж өнгөрсөн тэ бүх талын мэдээллийг маш сайхан түүхүүд байна энэ дэлхий дээр чинь бас ийм сүдэртэй бараантай ийм түүхүүд байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэг маань бол яг л тэ нөгөө бас бид юу гэж харах вэ? Энэ бидний үнэн гэж бодоод байгаа юмны цаана бас юу өрнөдөг вэ гэдэг талаар бас одоо нүдний шилийн ингээл аваад өглөлтөө манай Мөхбатар тий уучлаарай юу ингэж хичээлээ. Тий юм байла гэдгийг. Үнэхээр л энэ ч бодит архивын юмнууд л юм чи. Гашуун муухай бодит үннийг бид нарт одоо дэлгэлээ л тий. За та бүхэн шинжилгээ ухаан танин мэдхүн од мөндөр суугийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост олгоноор хүлээн авч сонслоо. Шинжилгээ ухаан танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах хуриатай онтон технологи компани мөн манай алтан гишүүд маань хамтран ажиллаа. За ингээд гашуун үннийг бидэндээ цаг гарган бэлдэж өгсөн орчуулагч өгүүлэгч Мөхбатар танд баярлалаа. Баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.